Олон улсын тайзнаар юу болдг юм бэ гэх юм бол нэг улс ингээд үхээд ирээд өмхийн үнэртэж эхлээд нөө цогц болоод ирэх юм бол юу ирдэг юм бэ гэх юм бол тас ирдэг байхгүй. За анхны тас нь гараад ирлээ. Хаанах юм бэ гэх юм бол Молдова. Та нэг газрын зураг харж байна те. Молдова яг ингээд Украинаар ингээд тойруулсан. Юу юм бэ гэх юм бол Украин Молдовад ямар гай болд юм бэ гэх юм бол далайн гарцыг хаацсан. Тийм манай улсыг зүгээр нэг шугамтай хүн зураас зураад манай далайн гарцыг нэг булгаад авсан. Бид нэр Молдова улс юу юм бэ гэх юм бол далайн гарцг бол бид нэр гинжлэгдсэн арслан улс шүү дээ. Монголын тухай бас яг адилхан юм хэлж. Манай Монгол далайн гарц байсан бол ёо. Манайхан бүр Катар шиг явж байгаа заяа. Путин Трамп өчтөр хоёр уцаар юу ярьсан бэ? Бараг 2 цаг ярьсан гэж юм шүү. За тэгээ энэ утасны ярилцсан болохоос өмнө хэвлэл мэдээллийнхэн энэ тэндээс сонирхолтой юмнууд асуугаа явсан байна. За ханаас эхлэх юм бэ гэх юм бол JD Vance-аас эхлэн Америк улсын дэд ерөнхийлөгч өөрийнхөө онгоцон дотор хэвлэл мэдээллийнхнээ мэдээлэл өгсөн байна. Trump is supposed to talk with President Zelensky today, and I'm just curious, where does the U.S. stand in terms of negotiation? Is the U.S. still open to walking away from negotiations? Or are you guys committed to seeing it through? За танаа хоёр ерөнхийлөгч хооронд ярих гэдэг нь тэгэхээр Америкийн байр суурь нь яг юу юм бэ? Европыг тэр Украиныг хаяа авчих юм уу? Эсвэл эцсийг үзэх хүсэл нь хэвээр байгаа юм уу? Yeah. Well, look, I'd say we're more than open. Ингээ нүрийг хараа. Yeah. Тэгээ амнаас гарч байгаа body language жоохон өөр шүү, guys. To walking away. The president's supposed to talk. За юу гэж хэлсэн бэ гэх юм бол бид нар бол тий яваад өгсөн ч болно. Тэ? Энэ манай дайм биш шүү. Хай явсан ч болно гэж сая хэллээ. To President Putin of Russia and President Zelensky as well, and I'm sure he'll talk to a number of world leaders today because he always does that. But look, the president's been very clear. This is not the United States is not going to spin its wheels here. We want to see outcomes. And the first major outcome that we wanted to see, which we were glad about, is that we wanted the Russians and the Ukrainians to put a real peace proposal on the table. За манай ерөнхийлөгч энэ утасны дуудлага болсныхан дараа зөндөө өөр тийм ерөнхийлөгч ерөнхий сайдаа уцаар ярих хаа энэ манай тийм Трамп хийдэг ажил. Гэхдээ тийм бид нэр хамаг мөнгө хөрөнгө цаг заваа энэ Украин Европоор зарцуулахгүй. Тийм бидний хамгийн ихний шаардлага юу байсан бэ гэх юм бол энэ Орос Украин тал ерөнхийдөө ширээний ард хамт эхлээд суух хэвээр. За тэр бол бий болцсон. What would you need to do in order to stop fighting? That happened. The second thing is they needed to agree to direct talks with one another. These sides hadn't talked in years. We thought that was a disgrace. That has now happened. But now, the talks have been proceeding for a little while. We realize there's a bit of an impasse here. And За тэгэхээр хоёр тал ерөнхийдөө хоорондоо уулзсан. Бараг 3 жилийн хугацаанд хоорондоо ерөөсөө уулзаагүй. За тэр бол том амжилт хоёлоо уулзсан байна. Тэгээ одоо ерөнхийдөө жоохон гацаанд буцаагаад орж ах шиг байна. Тэрнээр бид нэр тус дэм болох гэж. The president's going to say to President Putin, "Look, are you serious? Are you real about this?" Because Тэгээ манай Трамп ерөнхийлөгч юу асуух юм бэ гэх юм бол Путинаас яг хүсэж байгаа юм. Яг бодлуулах хүсэл байгаа юм уу? Эсвэл чи Украиныг тэр чигээ залих гээд байгаа юм уу? За тэгээ Путин утсаар ярьсныхан дараа энэ мэдээллийг өгсөн. Добрый вечер. Меня коллеги просили сказать несколько слов о результатах нашего телефонного разговора с президентом Соединенных Штатов. Действительно, этот разговор состоялся, продолжался более 2. Тэ ярилцсан болсон. Яг утасны ярилцсанаас гараа ирчээд энэ мэдээлэл өгч байгаа тий. Бид хоёр хоорондоо ярьсан 2 цаг. 2 цаг амар урт шүү. Часов. Хочу отметить, что он был очень содержательным и весьма откровенным. И в целом, на мой взгляд, в этой связи весьма полезным. Ерөнхийдөө нэлээд нээлттэй шулуухан конструктив болсон гэж. Прежде всего, я поблагодарил президента Соединенных Штатов за поддержку со стороны США возобновления прямых переговоров между Россией и Украиной по поводу возможного заключения мирного соглашения. За тэгээд эхлээд President Trump-та баярлалаа гэж хэлмээр байна. Ягаад гэх юм бол мань хүм улс төрийн нөлөөгөө ашиглаад тий биднийг нэг ширээний ард суулгаж чадсан. Тэ? За ингээд ярилцаг хаашаа явах гэж байгаа юм бэ гэх юм бол мир яраас явах гэж байгаа. Инх тайван яраас. По поводу возобновления переговоров, которые были прерваны украинской стороной, как известно, еще в 2022
году. Тэгээд Путин шууд Украин руу нэг жижигэн жаб явуулж штэ, алгаж штэ. Бид нэр 2022 он хүртэл ингээд хоорондоо ярилцчихжээ. Тэгээд украинчууд ширээнээс босч ирээд эргэж ирээгүй. Гэхдээ бид нарыг буцаагаад нийлүүлж чадсан. Президент Соединенных Штатов высказал свою позицию по поводу прекращения боевых действий, перемирия и со своей стороны отметил также, что и Россия выступает за мирное урегулирование украинского кризиса. Тэгээд Трамп ерөнхийлөгч юу шаардсан бэ гэх юм бол тийм байлдаа нэг зогсоох. За тэгээд инх тайвны хилцэл тэгээд ерөнхийдөө инх тайван руу явах. Тэгээд Путин юу хэлж байгаа юм бэ гэх юм бол бид нар ч гэсэн яг адилхан ерөнхийдөө инх тайвны араас явах хүсэлтэй байгаа. Одоо гихтээ н орж байна. Нэмэлт орлого бид нар бүгдээрээ мөрөгдөж байгаа. Зарим хүмүүс бүр алхмаа хийцэн өөрийнхөө пэйж эхлүүлсэн, өөрийнхөө онлайн дэлгүүрөө эхлүүлсэн, өөрийнхөө нэг жижигхэн подкаст эхлүүлж байгаа. Өөрийнхөө бичлэгээ онлайн тавья. За тэгсэн ингээд гар утсаараа юм уу камераараа бичлэг авлаа. Яаж засдаг юм? Яаж өнгийг өөрчилдөг юм? Яаж текст оруулдаг юм? Яаж сабтайтл оруулдаг юм? Яаж хэрэггүй юмыг хасдаг юм? Яаж нэмэлт бичлэг нэмдэг юм бэ? Тэрийг мэдэхгүй. 10 жилийн өмнө амар сүртэй, өртөг өндөртэй мэргэжлийн софтвер хэрэглэдэг байсан. Одоо юу болсон бэ гэх юм бол гар утсан дээр CapCut гэдэг гайхалтай аппликейшн гарсан байна. За заавалчгүй гар утсан дээр хийх хэрэггүй. Тийм. Компьютер дээр Canva гэдэг аппликейшн байгаа. Бараг мэргэжлийн төвшин өнөөдөр видео эдитинг хийгээд өгчдөг. Сурахад жоохон хэцүү. Гэтэ ард нь гарчих юм бол чи өөрийнхөө хувийн бизнес, өөрийнхөө нэмэлт орлогын их усүрээ контентээрээ дамжуулаад бараг өнгөөс сурчлагаа, маркетинг, идэвхжүүл, таниулт хийх боломжтой. Пэйж эхлүүл видеонуудаа тавь. Тэгэл болоо. За тэр софтверуудыг CapCut, Canva-ыг сурмаар байгаа юм бол сонсоо. 59,000-аараа миний онлайн боловсрал mentorship-ийн платформ дээр CapCut, Canva-гийн сургалт одоо гарч байгаа. Хин хийсэн бэ гэх юм бол яг миний одоо энэ видеогийг эдитлж байгаа баг хийсэн. Миний пэйжийг 300,000 дагагч хүртэл аваа явсан хүмүүс мэргэжлийн видео эдиторууд чамд юу зааж өгөх юм бэ гэх юм бол гар утсан дээрээ компьютер дээрээ маш амархан ганцхан хоногийн дотор яаж видео эдит хийх юм бэ заагаад өгчнө. За 59,000-аараа контентын ертөнц тавтан байрлана. Амжилт хүсье. Мы должны просто определить наиболее эффективные пути движения к миру. Договорились с президентом Соединенных Штатов о том, что Россия предложит и готова работать с украинской стороной над меморандумом по поводу возможного будущего мирного договора. За тэгэхээр бид нар юу гэж хэлсэн бэ гэх юм бол Орос тал ерөөхдөө нэг санамж бичих зурх бэлэн. Тэр санамж бичгээр юу орох ёстой юм бэ гэх юм бол юу орох юм бэ гэх юм бол инх тайван бий болохын тулд урьдчилан нөхцлүүдэд буулгана. Делением ряда позиций, таких как, например, принципы урегулирования, сроки возможно. За тэгээд principles of settlement, possible timelines нь юу л жинэ гэх юм бол дайн зогсчих юм бол хин нэг нөхөн төлбөр нэхгүй хизээ юу болох юм бэ гэх мэтчлэн. Заключение мирного соглашения и так далее, включая и возможное прекращение огня на определенное время в случае достижения соответствующих договоренностей. За тэгээд тодорхой нөхцлүүд биелснийхэн дараа тэр санамж бичгээр ингээ хоёр тал нь окей энэ юм бий болох юм бол окей инх тайвны араас нь зүтгэхий. Тэр санамж бичин бий болчоод урьдчилсан нөхцлөөр тохирчих юм бол тэр 30 хоногийн ceasefire тийм үү 60 хоногч байна уу 14 хоногч байна хамаагүй тийм байлдаан төр зогсоох боломж байгаа шүү. Кстати говоря, контакты между участниками встречи и переговоров в Стамбуле, они возобновились, и это дает основание полагать, что мы в целом на правильном пути. За тэгээ Стамбулд уулзж исэн төлөөлөгч нар манай тал тэдний тал ерөөхдөө үргэлжлүүлээд холбоо бариад ярилцаад эхэлсэн. За тэгээ эндээсээ би юу ойлгож авч байгаа юм бэ гэх юм бол одоо Путин үг шүү заяа. Бид нар зөв зөвлөө юу ч гэсэн явж байгаа юм байна.
Еще раз хочу подчеркнуть, что беседа была очень конструктивной, и я ее оцениваю высоко. Вопрос, конечно, в том, чтобы российская и украинская сторона проявили максимум стремления к миру и нашли бы те компромиссы, которые бы устроили все стороны. За тэгээд ер нь дахиад хэлье. Бидний ярилцлага ерөөхдөө маш конструктив болсон. Би тэгээд Трампын хүч хөдөлмөрийг маш өндөр үнэлж байгаа. Гэхдээ бид нар одоо юу хармаар байна гэх юм бол тэгээд бүх тал руу ингэ ярьж байгаа шүү. Максимум одоо тултал нь одоо их тайвны төлөө зүтгэл гарах хэрэгтэй байгаа. Тэгжээж энийг ардад гарна. При этом хочу отметить, что в целом позиция России ясна. Главное для нас устранить первопричины этого кризиса. Гэхдээ одоо гэхдээ норч байна. Гэхдээ манай Орос талын нөхцөл шаардлага аль ерөөхдөө нээлттэй ил тодорхой байгаа. Тийм ээ. Тэгээ бидний суурь хүсэл юу юм бэ гэх юм бол энэ дайны үүссэн өргөжлөж байгаа гол үндсэн шалтгааныг арилгах гэж одоо бидний зорилго. НАТО баа та бүгд мэднэ. Ну, если потребуется что-то уточнить, то пресс-секретарь Песков и помощник господин Ушаков. Тэгээ энэ дээр тодорхойлох юм байгаа юм бол тэр айл хэдийн тодорхой нөхцлүүдийн дахин сонсомоор байгаа юм бол манай Песков эсвэл Песковын туслах Ушаков руу холбоо бариад асууж болно. Разъяснят чуть позднее какие-то детали. Окей. Тэгээ Зеленский мэдээж энэ боломжийг алдахгүй. Тэгээ юу ярьсныг удаа сонсцгоо. Може виводити наші війська з наших територій ніхто не буде. За манай цэрэг ухрахгүй. Тэр дөрвөн областаас бид нар гарахгүй. Це конституційний обов'язок мій, це обов'язок наших військових захищати суверенітет і територіальну цілісність України. Так, зараз тимчасово окуповані є території через агресію такої великої країни. Тэгээ манай үндсэн хууль дээр бичигдсэн байгаа юм юу юм бэ гэх бол миний үүрэг юу юм бэ гэх юм бол үндсэн хуулийг хамгаалах. Тэгээ манай нутаг дэвсрийг бүхлээр нь хамгаалах. Тэгээд дөрвөн област Кримийн арал дээр одоо тий өөр гүрэнгийн цэрэг орцсон байгаа л да. Одоохондоо Може виводити. Зеленский яг хэрэндээ үлдчихэж байгаа. I don't know how many of you got to see. За тэгээ Марко Рубио Дональд Трамп багаараа ерөөхдөө буцаагаад Америкт цугларсан байгаа. Тэгээд Марко Рубиогийн үгийг сонсцгоо. President's speech in Saudi Arabia, I think it will go down as one of the most profound foreign policy speeches in American history. За та сонсч байсан баха манай ерөнхийлөгчийн Сауди Арабид Мухаммед бин Салманы урд хэлсэн тий илтгэл сонссон бол энэ бол гайхалтай илтгэл байсан юм аа. Энэ бүр түүхэн илтгэл болох дуусах магадлалтай шүү. And where it outlined a vision for the future and a vision of prosperity. And I tell people, we have a president of peace. Тэгээд манай ерөнхийлөгч тухайд юу хаалцсан бэ гэх юм бол өөрийнхөө vision хаалцсан. Тэр vision юу гол одоо утга учир нь юу байсан бэ гэх юм бол тэ prosperity хэдүүлээ хамтарч тэ илүү баян болъё, илүү орлоготой болъё, илүү аз жаргалтай болъё. In fact, I'll tell you kind of an aside, one of the cardinals I was meeting with, Mr. President, the day before the papal. Тэгээд таад анзаарсан бол манай ерөнхийлөгч is a builder not a bomber гэж штэ. Ерөнхийдөө манай ерөнхийлөгч өөр хүмүүсийг бөмбөгддгүү, ерөнхийдөө өөр хүмүүстэй хамт одоо тий самхаг барих дуртай. Mass said to me, it's very unusual for us. It's we have an American president that wants peace, and it's some of the Europeans that are constantly talking about doing war stuff. Тэгээд Марко Рубио айгуу гоё тий далд шүүмжил Европ руу явуулж байгаа. Тэгээд юу ярьж ирсэн бэ гэх юм бол дөнгөж сая Pope Leoгийн нөгөө ирэх одоо нөгөө алтан тушаал авсан өдөр шүү дээ. Томилогцсон өдөр гэх юм уу да. Тэндээ юу гэсэн бэ гэх юм бол кардиналуудаа уулзсан гэж байна. Тэ. Тэгээд нэг Европын кардинал юу гэж хэлсэн бэ гэх юм бол амар сони юм байна. Тэ. Одоо Америкийн ерөнхийлөгч дайны эсрэг их тайвны төлөө тэгсэн ирнэ одоо Европчууд дайны төлөө их тайвны эсрэг одоо дэлхийн ертөнц ингээ эргэцсэн юм шиг. Яг гэх юм бол 1990 оноос 2016 он хүртэл заяа. Америкчууд ерөөхдөө дайны төлөө, Европ инх тайвны төлөө байдаг гэсэн мэхгүй. Афганистан дээр, Ирак дээр гэх мэт ш. Тэгээ Марко Рубио айгүй хөрхөн
Европчуудын манлайлагч удирдагчлуу сайхан шүүмжлээ явуулсан. So it's kind of the world's upside down in their Yeah, mind right дэлхийн now, ерөнхийдөө usually the эргэцэн other way шүү. around. And it's a great honor to work for a president who literally spends half his day, maybe more, trying to stop wars, end wars, prevent wars. And it's an extraordinary thing to be a part of, and thank you for your leadership on that front. He's a Yeah. Тэгээд ийм ерөнхийлөгчийн доор ажиллах нь амар нэр хүндийн хэрэг амар гоё юм байна. Яг гэвэл манай ерөнхийлөгч өдрийнхаа бараг тал юун дээр зарцуулт юм бэ гэх юм бол дэлхийн болж байгаа маргаан дайныг ингэ зогсоох гэж тий. Тэгээ баярлалаа ерөнхийлөгч. За тэгээ утсаар ярьсныхан дараа Donald Trump шууд твит гаргасан. За тэгээ өөрөө юу гэж хэлж байгаа юм бэ гэх юм бол I believe it went really well. Ерөнхийдөө айгүй гоё ярилцсан болсон. Орос Украин бол одоо шууд тий хилцлээ өөрчлүүлнэ. Юуны төлөө юм бэ гэх юм бол нөгөө ceasefire. За тэг хамгийн чухал юм бэ гэх юм бол энэ дайныг зогсоох. За the tone and spirit of the conversation were excellent. Яраны өнгө ай цаана одоо агуулгдсан одоо сүнс гэх юм уу да excellent байсан гэж юм. За Орос юу хийж байгаа юм бэ гэх юм бол large scale trade with the United States when this catastrophic bloodbath is over. Орос тал юу хийж байгаа юм бэ гэх юм бол Америктэй 8 худалдаа хамтрал хүсэж байгаа. Энэ bloodbath дуусныхан дараа. За тэгээд Trump юу хэлж байгаа юм бол tremendous opportunity for Russia to create massive amounts of jobs and wealth. Оросд ямар боломж байгаа юм бэ гэх юм бол асар их баялаг тийм ажлын байр бий болох 100% санал нийлж байна. 100% санал нийлж байна. Хэд рүү нефтээ нийлүүлнэ, Европ руу эргүүлээд нефтээ нийлүүлнэ. За тэгээд энэ химэл байхаан үйлдвэрлэл, хавар газрын элемент түүх дэлхийн хамгийн их түүхийн эдтэй тий газрын баялагтай орн ямар орн юм бэ гэх юм бол Орос ихгүй юу. За тэгээ би хинт мэдээлэл өгсөн байх юм бол Vladimir Zelensky, Ursula von der Leyen, Emmanuel Macron, Giorgia Meloni, Friedrich Merz, тэгээд Alexander Stubb of Finland, during the call with me, тэгээд Путины ярьсны дараа шууд тэднэрт ерөөдөө зөвлөмж өгсөн. За тэгээд Ватикан ямар санал тавьсан бэ гэх юм бол Ватикан их тайвны хилцлийн одоо локейшн болъё гэсэн. Магадгүй тийм бурхан бас энийг харж байгаа юм бол Jesus Christ энийг бас тэмч магадгүй. За. Тэгээ өөрөө микрофоны урд гараад Donald Trump-ийн үгийг хэлүүлээ бас сонсон. Do you have a red line in your head of what would cause you to back away and Yeah, in my head, but not something. Танд ерөнхийдөө нэг улаан зураас байгаа юу? За энээс ингээд аваа явчих юм бол за бид нар болиё. Тэг болиё гэсэн танд нэг нөхцөл шаардлага байгаа юу гэсэн чи яа байгаа. Гэхдээ би чамд хэлэхгүй. I'm going to announce, but yeah, definitely in my head I do. Yeah. Because this isn't our war. This is not my war. This is not my war in Dan бол минийх биш шүү. Давтан хэлээд байгаа. War. I mean, we got ourselves entangled in something that we shouldn't have been involved in. And we would have been a lot better off, and maybe the whole thing would have been better off because бид нар юунд оролцсон байгаа юм бэ гэх юм бол ерөөсөө хүсгүй байгаа юм дотор оролцсон байгаа. Тий. Тэгэл анханасаа ийм юм болох хэсгүй байсан. Can't be much worse. Энэс амар болно гэж байхгүй. Энэс муухай болно гэж байхгүй тий. So I think that yeah, I would say I do have a certain line. Тий. Надад олон. За тэгээ Trump бас Путин бас хүнийг найрч чаддаг хүн тодорхой. За тэгээд тайзнаа гараад айгуу гой сарнаануудын урд юу ярьсан бэ хэдүүлээ бас сонсцгоо. If you look at just what I heard, Putin just said they respect your wife a lot. I said, what about me? No, they like Melania better. Путинтэй юу ярьсан бэ гэвэл яа таны эхнэрийг манайхан хүндэлдэг юм аа. За надаас илүү хүндэлдэг хөө. Яа танаа Меланиаг манай орсууд танаас баг илүү хүндэлдэг. That wasn't good. I don't know if that was good. I'm okay with it. Надад окей би бол зүгээрээ тий. Тэгээ Мелани аягүй инээж байна. Яг уу тий. Тэр Славик орны хүн штэ. Do you have a За тэгээ сонирхолтой юм юу болж байна гэх юм бол Украины хил дээр Молдова улс, Унгар, Польшууд одоо хөдөлгөөнд орж эхэлж байна. За олон улсын тайзнаар юу болдг юм бэ гэх юм бол нэг улс ингээд үхээд ирээд өмхийн өндөртөж эхлээд нөө цогц болоод ирэх юм бол юу ирдэг юм бэ гэх юм бол тас ирдэг байхгүй. За анхны тас нь гараад ирлээ. Хаанах юм бэ гэх юм бол Молдова. Та нэг газрын зураг харж байна те. Молдова яг ингээд Украинаар ингээд тойруулсан те. Юу юм бэ гэх юм бол Украин Молдовад ямар гай болд юм бэ гэх юм бол далайн гарцыг хаацсан. Окей? За. Eu știu cum să întoarcem bugeacul înapoi astăzi. За энэ Бужак гэсэн одоо далайн гарцыг буцаагаад авах надаа одоо гаргалаа байгаа. Бид нар бол жижигхэн орн. Suntem mici.
Nu suntem neputincioși, nu suntem tăcuți. Бид нар бас зүгээр ингээд тий туулаа шиг юм биш ээ. Бид нар бас чимээгүй суухгүй. Noi suntem mutilați de graniță cu rigla și furați de ieșirea la mare prin Bujac. За тэгээд тий манай улсыг зүгээр нэг шугамтай хүн зураас зураад манай далайн гарцыг ингээд булгаад авсан. Iar fără ieșirea la mare, Moldova noastră este ca un leu în lanțuri. Тэгээ бид нар Молдова улс юу юм бэ гэх юм бол далайн гарцгүй бол бид нар гинжлэгдсэн арслан улс шүү дээ. Монголын тухай бас яг адилхан юм хэлж. Манай Монгол далайн гарцсан байсан бол ёо. Манайхан бүр Катар шиг явж байгаа заяа. Și eu știu cum să întoarcem Bugeacul înapoi astăzi și este mai actual ca niciodată. Conform principiului autodeterminării și dreptului la continuitatea teritorială, Republica Moldova are temeiuri să ceară o revizuire a granițelor. Тэгээ Молдова улс ямар эрхтэй юм бэ гэх юм бол энэ хэл зураас тий шинээр ярилцах эрхтэй шүү. Тий. Одоо энэ тэндээс юм гарч ирнэ. Гэхдээ Европчууд юун дээр төвлөрч байгаа юм бэ гэх юм бол тий Starmer discusses Russian war against Ukraine with US, Italy, France and Germany. Юу ярьж байгаа юм бэ гэх юм бол тий энэ дураакууд юусж байгаа юм бэ гэх юм бол Оростой зүгээр ингээд туллая гэж байгаа юм. Түрүүн хүний контент дээр хэлчихсэн. Яагаад гэх юм бол энэ Европын улс төрч өнгөрсөн 30 жилийн хугацаанд өөрийнхөө улсаа зүгээр ингээд дампуурлын ирмэн дээр авчирсан. Тэгээ алдаагаа хизээч хүлээн зөвшөөрөхгүй. Манай Монголтой ч гэсэн яг адилхан хизээч огцорхгүй тас гүрийдэг. Тэгээд алдаагаа хинлүүч ихдэг юм бэ гэх юм бол манай Монгол ялаалууч их нь олон улсын тайзан дээр ерөөхдөө хинлүүч ихж байгаа юм бэ гэх юм бол Путин лөө нэг чихж байгаа. За тэгээ Павел Дуров таад мэдэх юм бол Telegram гэдэг аппликейшн тий маш өндөр зэрэглэлийн нууцтай аппликейшны үүсгэн байгуулагч өчтөр орой бас нэг сонирхолтой пост тавьсан. Тэр юу юм бэ гэх юм бол тий барууны засгийн газар таада тэгээд нэг багетийн зураг тавьсан байгаа. Манай Telegram руу холбосон. За тэгээ Telegram-аас юу үүссэн бэ гэх юм бол тий Европын эсрэг дуу хоолойнуудыг тий платформоос хөөгд гаргаач. Окей. Яг гэх юм бол өчтөр урчтөр Румын улсын ерөнхийлөгчийн сонгуульд болсон. Тэгээ Европын тал нь баахан пропаганда явуулсаар гад ялсан л та. Тэгээ Павел Дуров юу бичнэ гэх юм бол та нар тэгээ арчлаа хамгаалахын тулд арчлаа ингээ устгах нь гэж байхгүй. Нэг бол эрх чөлөө тэгээ дуу хоолойгоо чөлөөд нэгч болно эсвэл байхгүй. Тэгээ Telegram энэ дээр татгалцсан. Энийн араас Павел Дуров дахиад хоёр ерөнхийдөө пост оруулсан. Тэ? Энэ Spring одоо 3-4 сард тий энэ хүнийг ингээ баривчлаа шорн хийцэн байсан шүү дээ. Тий. Nicholas Lerner Францын тагнуулын албаны дарга надаас юу асуусан бэ гэх юм бол консерватив дуу хоолойгийг Telegram-аас хөөгө гаргая. Тийм одоо хөөдөг механизмд болъё. Би татгалцсан. Тий. Бид нэр Орос дотор, Беларусь дотор, Иран дотор тий засгийн газрын эсрэг ам хоолой нээж байгаа хүмүүсийг платформоос хөөгө явуулаагүй. За эдгээр юу ярьж исэн бэ гэвэл бид нэр терроризмаас ард түмнээ хамгаалмаар байна. Хүүхдийн pornography-гаас хүүхдүүдэд хамгаалмаар байна, бла 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 шал удлаа. Юу мээр байгаа юм бэ гэх юм бол эрх мэдлээ хамгаалмаар байгаа, тий? Европын холбооны эсрэг улс төрчийг ингээд чимээгүй болгомоор байгаа гэх мэт чинь тиймэрхүү юм болж байгаа шүү. За тэгээ бидний нүдэн дээр ерөөхдөө энэ хурдхан шиг энэ Европын холбоо энэ хогийн гарууд, энэ лүүзрүүд, тий? Хөөхтөөсөө. Тэгэх юм бол энэ дайн шууд дуусна, тий? Германчууд шууд нефт, газ, Оросоос судалдаа аваад эхэлнэ. Тэ? Их Британи өөрийнхөө нефт, газаа олборлно. Тэгээд баахан тэр муслим шашны дурак бүгдийг хөөгөө гарах